Вэралийн хуучин 6 Баатарын нэг 7 дугаар зэрэглэлийн цөм ангаагч. Харин надад бол таалагддаг. Лина. Ногоон цөм ажлын бие залуусандаа эргүүлчихлээ юу? Вэралина. Байлд нь хуйг өмсөж болохгүй гэдээ мартаа юу? Чи хааны тушаалж сөрөх гээд байна уу? Чи андрууд байх шиг байна. Надад зөвхөн чөтгөр агнахыг л хоригдсон шүү дээ. Хуйг өмсөж болохгүй гэж хэн ч хэлээгүй. Ганцхан энэ үнэтэй байвал надаас нүцгэнгүй гээд байгаа юм уу? Хахад Лина хэврээр сэргэлэн охин шиг байх шиг. Тэр 6 Баатарын дунд хамгийн цогцлог нь байсан. Өмнөх амьдралдаа би үргэлж чиний урд зогсдог байсан. Чамайг миний өмнө хөндөсөн гэж сансангүй. Боломжгүй юм. Хуучин 6 Баатарын Вэралина гинэт гарч ирлээ. Бид юу хараад байна? Энэ удаагийн тэмцээг гинтийн бэлэг дүүрэн байна. Алдартай дайчин гэж хөндлөгдөж гэлээ би чамд найр тавихгүй. Хэл ламан бидрээ хүүх юм. Харин чи өөрөө ийм олонний нүдэн дээр 6 Баатарын нэгийг байж ингэж үүмэн тарих нь зөв үү? Энэ хүү бол миний хуучны андын хүү. Юу? Түүний хангалттай шалгалаа гэж бодож байна. Эсвэл энэ зүгээр л шалгалт биш байсан хэрэг үү? Хаахад та нар ч үнэхээр жигшмээр амьтад дийлан эзэн могоон зарлагаар буулгалаа өтгөн энерги хамт гадаж бүрхүүлж байна. Бултах аргагүй талбайн дарилт мэдрэмжгүй боновш. Энэ төрүүлэгч эхний дарилтыг хааж чадлаа. Гэвч хамсалтай дараагийн дайралтуудыг тасралтгүй ирж байна. Тэр хамгаалж чадахгүй нь. Би үзье. Бишлээ. Линагийн дайруулахгүй тулд бүх цогцлтыг биеэрээ хаалаа. Түүнийг тэр ааш авир хэн нэг нь үхэх нь гарцаагүй. 6 Баатарын хоорондох план гэж юу? Энэ чинь 7 сар 4-өөс ховор үзэгдэл байна шүү. Одоо л би жинхэнэ хүчээ үзүүлэхээс энэ чинь 7 сар цөмүүдийн хоорондох тулаан байна. Дийлан эзэн нуусыг чөтгөр нэвтрэх бүрэн гатланг гаргалаа. Тэр тоглоог байна. Танд баярлалаа агуу дайчин Дийлан. Юу? Агуу дайчин Дийлан танд баярлалаа. Тулааны одлон аргадыг зааж өгсөн үнэхээр баярлалаа. Бүтчихлээ. За ингээд агуу дайчин Дийлан тийм их завгүй над чи жаал тулааны туршлагаас зааж өгөх цаг гаргасан тэр бай талархъя. Таны энэ их ажлуудыг би яаж хариулах вүлээ? Юу болоод байна? Юу? Нэг зүйл асууж болох уу? Миний үзүүлбэр танд таалагдав уу? Пиктавгийн дайчин Дийланд Баатар чин сэтгэлээс талархаж байна. 6 Баатарын хоёр хооронд тулдахыг харна гэж бодсон юмсан. Дуучсан мэдээж шүү дээ. 6 Баатарын тулд бол энд юу ч үлдэхгүй. Дийлан лордыг чадварыг 2 удаа гарсны баярлцгаа. Тийм ээ, яг зөв. Гайхалтай дайчин Дийлан лорд нэрээ шүү. Ийм их амжилттай залуу үеэ сургамж чиглүүлэх гэж миний агуу 6 Баатар жаргагүй л өөр юм аа. Цүж авлан 6 Баатарын төлөө бүгдээрээ хуулцгаая. За, сайн байна л. Үргэлжлүүлээд байвал надад гайвал байх. Тийм үү? Үгүйдээ таны зааж зөвлөсөнд би л туйлаас баярлаж байна. Цаашдаа таны итгэлийг алдахгүй гэдэгт итгэлтэй байна. Би одноос улам их хичээх болно. Бүх ашгүй төлөвлөгөө бүтлээ. Ийм олон үнийн нүдэндээ тэр дайр зүглэхгүй. Одоо тулдаг ус төрөхгүй байна. Яах вэ? Хүү минь чи ч гинтийн бэлэг дүүрэн юм тийм аа. Сайн байлаа чи шалгалтанд тэнцлээ. Чи үнэн гайхалтай залуу дайчин цаашдаа хичээгээрэй. Пидикагийн мандаа илагчид баяр хүргэе. Тэр Дийланд Баатар хүлийн зөвшөөрлөө үнэн гайхалтай шалгалт дуурлаа. Их тэмцээнд төрүүлсэн Пикидавгийн баяр хүргэе. Пикидав уухай, Дийланы төлөө уухай. Пикидав юу? Бид ялчлаа гэж юу? Ингээд лүү? Зүгээр зарлаж байна. Энэ бол их чөтгөрийн ангуурчны тэмцээний түүхэнд хамгийн шуурхай гинти ялалт. Энэ түүжийн гайхамшиг бүтээлээ. Төсөөлшгүй учрыг гадны тусламж гарвлаа. Пича баг ганцхан хүчээр энэ тэмцээнд ялалт байгуулж чадлаа.
Аанг сайн ажиллаа. Чи бидэнд ялдавчлаа босож очоод ямар их шанал авахыг чинь мэдж байна уу? Анх юу гэж хэлгэж мэдэхгүй байна. Бараг л үхгээ шахаж байлаа. Барис өнөө орой намайг даг юу хүснээ хийцгээе. Хөөе Барис командлагч Аанг амьсгалж чадахгүй байна. Командлагч Барис зогс. Барис командлагчаа тайвшир. Барис тохиролцооноос санаж байгаа үсттэй мэдээж. Би чамайг батлан даана. Тэгвэл чи энергийн талд хариуцсан хүмүүстэй ялцаж чадна. Тийм ээ баярлалаа. Цов минь бохирдож нэг зүйл үсгэх надад энгийн овц бэлдээд өг болох уу? Урьдчилан тавьсан амжилттай тухайх баяр ёслолд оролцож чадахгүй нэ. Дайч Аанг чухал болзоо тийм болов уу? Ихтэй юм уу, эмэгтэй юм уу? Хууч найзгаа л ирж ирлээ. Хөө би ирлээ. Би ирчихлээ. Чи яагаад энд надтай уулзах гэж ирв? Чи үнэхээр тэр хүн чиний нэрийг Аанг гэсэн. Би зүгээр л нууц баазад уулзъя гэж бичсэн мэт. Үүнийг яаж мэдсэн юм? Чи үнэхээр нөгөө Аанг мөн үү? Урд жоохон тийхэнгийн садал. Мах бодийн хүчээ. Чөтгөр зөвхөн улаан шар ногоон цэнхэр нийлэн хар гэж ангилдаггүй. Тэгвэл тэдний 6 төрлийн чөтгөрийн цөмөөс тэд металл болон мод ус гал хороо гэсэн 5 мах бодийн хүчээр эзэмсэн хувьссан байдаг. Чөтгөрүүд өмнөх шиг амархан дийлдэхэй байсан. 5 мах бодийн хүч металл мод ус гал шороо. Тэгвэл миний бие дотор надад зөвхөн шороо мах бодол дутуу байгаа юм уу? Энэ дайчтай ямар хамаатай юм? Дайч мах бодийн хүчтэй нэгдэх боломжтой болсон. Дайчид мах бодийн хүчтэй нэгдэх чаддаг болсон гэж үү? Мах бодийн хүчтэй нэгдэх энэ миний байхад өдөрдох чадвартай төстэй гэж үү? Чиний мэдж байгаачлан 4 ба 5 спирт дайчдын хооронд асар их хүчний ялгаа бий. Ингээ одоо би хамгийн хүчтэй 5 зурвас дайчид үн цэнтэй нэгдлийн цөмийг ирж хайх болсон. Танд нэгдлийн хүчийг олж авахын тулд Дракулагийн ясан цайз руу хөдлөв. Тэрхүү онцгой газрыг мартаагүй үсттэй. Дракулагийн цайз руу мэдээж санаж байна. Энэ бол миний сая гаруй дайчдын удирдан чөтгөрүүдэд тулсан хамгийн шүүн планы байлаа. Одоогийн үүний Дракулагийн ясан цайз гэж нэрлэдэг болсон. Тэр планы үр дагавраас болж ийм нэртэй болсон хэрэггүй. Өөрийн планаас хойш олон жил өнгөрчээ. Хүүрийн цайзын дотор тоолж барахшгүй олон дайчдын чөтгөрүүдийн цогц борноосчвэ. Нэгэн өдөр хэн нэгэн онцгой төрлийн чөтгөрийг олж нээжээ. Хамгийн доотлол нь 5 дугаар зэргийн чөтгөр байсан. Тэр ердийн чөтгөрүүдээс өөр байсан. Цээжин дотор хоосон зайд нь нэгдлийн цөм хөвжүүлж чухам тэр талст нь дайчид мах бодийн хүчтэй нэгдэх боломж олгодог юм. Гэхдээ бүх дайчид чөтгөрийн цөмтэй нэгдэж чадахгүй. Өнөөгийн судалгаа дайчид нь ядаж 5 дугаар зэрэлд хүрсэн байх ёстой гэж үзэж байгаа. Мөн маш өндөр бие мах бодийн ресурс халуурчилтай байх ёстой. Нэгдлийн талстай байвал 5 өөр мах бодийг нэгдэж болно гэж үү? Үгүй 5 мах бодийг бүгдэнд нэгдэж болохгүй. Ганцхан л 5 мах бодийн бие биеэ тэтгэж бас харилцан бие биеэ дарж идэг. Нэг ч хүн амжаагүй болохоор нэгээс илүү мах бодтой нэгдэх боломжгүй гэж дүгнсэн хэрэг. Тэр ч байтугай шинэ хаан шинэ 6 баатар хүртэл зөвхөн нэг л мах бодтой нэгдэх боломжтой. Тэдний мах бодийн хүч нэгдсэн гээд байна уу? Ван Дилентад болж байхад огт мэдээгүй юм байна. Ийм хүчийг хамгаалтын бүрхүүл дийлэхгүй гэж эмээсэн байх. Тэр нэр төрөндөө дэндүү хайртай амттай хэрвээ анхнаасаа л бүх хүчээ үзсэн бол тэгсэн бол чамд хариу цохилт өгөх боломж гарахгүй байлаа. Хэрвээ хүлээн зөвшөөрсөн хэцүүч шинэ 6 баатар шинэ хаан хоёр бидний өмнө байсан шиг байснаас хамаагүй хүчрхэг болжээ. Тэд зөвхөн хоёр чөтгөрийн цөмтэй тэднийг мах бодийн хүчээр эзэмсэн. Тийм учраас бид
Бид дээшээ гяндангаас аварч чадаагүй юм. Миний дотор хэдий 4 махбод оршдог. Энэ бүхэн 8 дуу зэлэнчтэй өчигдрөөс болов Лианыг нь зөв 4 махбодтой байлаач бид шинэ 6 махбодын дэргэд дэндүү сул дараа байлаа. Би дайчин хүн үргэлжлэлийн хүчинд найдаж болохгүй. Хэрэв дээшийг аврахын тулд хүсч байвал